сайн байцгаана. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ regular болон irregular verb буюу дөрвийн болон дөрвийн бос үйл үгийн талаар авч үзэх болно. За өмнөх хичээлдэр past simple буюу өнгөрсөн цагийн талаар авч үзсэн. За өнгөрсөн цаг дээр зарим үйл үг нь нийтэд төгсгөлтэй бичигддэг бөгөөд зарим үйл үг дөрвийн бос хуулиар хүрдэг талаар авч үзсэн. За тэгвэл өнөөдрийн хичээлдэр дөрвийн болон дөрвийн бос үйл үгийн ялгааг нь харцгаая. За дөрвийн үйл үг гэдэг нь болохоор тогтсон дүрмтэй бөгөөд үйл үгийн араас id эсвэл d төгсгөл залгасан байдаг. Дөрвийн бос үйл үг нь тогтсон дүрмгүй бөгөөд үйл үг нь үндсэн хэлбэрээс өөр хэлбэрээр бичигддэг учраас цээжлэх шаардлагатай. За regular verb буюу дөрвийн үйл үгүүдийн хувирлыг жишээнээр авч үзье. She played in the garden. They walked to the park. I cooked dinner last night. She cleaned the room. They watched the sunset. За энэ дээр болохоор дандаа үйл үгүүд нь нийтэд төгсгөл авсан байна. За харин дөрвийн бос үйл үгүүдийн жишээ ate, went, took, ran, saw, came, bought, drive, drove, taught, look. За эдгээр үйл үгнүүд нь өмнө байсан үнцэн хэлбэрээс өөр хэлбэрээр бичигдсэн байгаа. За жишээ нь eat гэхэд eat гэдэг үгийг өөр хэлбэрээр бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол eat-ийн өнгөрсөн цаг eat байх нь тийм ээ. За bought гэдэг бол buy гэдэг үгийн өнгөрсөн цаг. За drove гэдэг бол drive гэдэг үгийн өнгөрсөн цаг. Saw гэдэг бол see гэдэг үгийн өнгөрсөн цаг гэх мэтчлэн энийг бид нэр цээжлэх шаардлагатай байдаг. За жишээ өгүүлбэр авч үзье. He went to school. За энэ he goes to school гэдэг үгийн өнгөрсөн цаг he went to school болж байна тийм ээ. I saw the movie yesterday. За I see the movie гэдэг үгийн өнгөрсөн цаг I saw the movie yesterday болсон байна тийм ээ. За she take the book гэсэн бол she took the book болох нь тийм ээ. Өнгөрсөн цаг дээр. За he wrote a letter. The meeting began early. За ийм хэлбэрүүдэд хуурсныг болохоор irregular verb гэж нэрлэх. За тэгэхээр энэ хоёр үгийн маань ялгаа нь болохоор regular verb нь ed эсвэл d төгсгөлтэй байдаг тогтсон дүрмтэй. Харин irregular verb бол тогтсон дүрм байхгүй өөр хэлбэрүүдтэй учраас үнийг цээжлэх шаардлагатай тийм ээ. За зарим дөрвийн болон дөрвийн бос үйл үгийн жишээнүүдийг авч үзье. За энэ дээр regular verbs буюу дөрвийн үйл үг байна. За тэгэхээр дөрвийн үйл үг маань ардаа ed гэсэн залгуур авдаг гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр call ed буюу called, look, looked, live, lived, open, opened, start, started. За ийм хэлбэрээр бичигдсэн байх юм бол дөрвийн үйл үгийн өнгөрсөн цагийн хувирлах нэ. За дөрвийн бос үйл үгийн өнгөрсөн цагийн хувирлыг авч үзье. Come, came, drink, drank, write, wrote, break, broke, sing, sang. За энэ бол үндсэн хэлбэрээсээ өөр хэлбэрээр past tense буюу өнгөрсөн цаг дээр өөр хэлбэрээр бичигдэж байгаа учраас үүнийг тогтсон дүрм байхгүй буюу зайлшгүй цээжлэх шаардлагатай гэсэн үг байна. За одоо бүгдээрээ past simple цагуудын дасгалуудыг ажиллацгаая ном дээрээсээ. За нэгдүгээр дасгал. Read what Laura says about a typical working day. За Лаурагийн ажлын энгийн нэг өдрийн талаар өгүүлбэрийг уншаарай гэж байна тийм ээ. I usually get up at 7 o'clock and I have a big breakfast. I walk to work, which takes me about half an hour. I start work at 8:45. I never have lunch. I finish work at 5 o'clock. I'm always tired when I get home. I usually cook a meal in the evening. I don't usually go out. I go to bed at about 11 o'clock and I always sleep well. Yesterday was a typical working day for Laura. Write what she did or did not do yesterday. За өчигдөр бол Лаурагийн хувьд ажлын энгийн нэг өдөр байсан. Тэгвэл түүний хувьд хийсэн болон хийгээгүй зүйлийн талаар өгүүлбэрийг үзэж өгчээрэй гэсэн дасгал байна. За дасгалуудыг эхнээс нь жишээ. За she got up at 7 o'clock. За энэ дээр болохоор get up гэдэг үг нь got up болсон байна тийм ээ. Тэгэхээр get гэдэг бол irregular verb буюу дөрвийн бос хоёрлоор хордог үйл үг байна. За дараагийн жишээн дээр she had a breakfast. За тэгэхээр энэ дээр have breakfast байсан бол had breakfast болж байна гэсэн үг байна. Тэгэхээр have гэдэг бол had гэдэг хэлбэрээр бичигддэг байна. За she walked to work. За тэр ажилдаа алхаж явдаг тийм ээ. Тэгэхээр өчигдөр юм чинь өнгөрсөн цаг дээр буюу ажилдаа алхаж явсан гэсэн үйл үг болж байна. Тэгэхээр энэ дээр walk гэдэг үйл үгийн араас ed төгсгөл авч утсан байна. За дараагийн өгүүлбэр it took her about half an hour to get to work. За тэр ажилдаа явахдаа нэг цагийг зарцуулдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр take гэдэг үйл үг нь took гэдэг өнгөрсөн цагийн хэлбэрээр бичигдэж байна. За she started work at 8:45. За тэр ажил эхэлсэн гэсэн үг нь ажлаа 8:45 цагт эхэлсэн гэсэн үйл үг болоод ed төгсгөл авч байна тийм ээ. За she didn't have lunch. За энэ дээр didn't гээд өнгөрсөн цаг дээр өгөөс хэлбэр маань didn't хэлбэрээр орж ирэхээр артлын үйл үг нь болохоор хувраагүй хэлбэрээр бичигддэг тийм ээ. За тэгэхээр she didn't have lunch буюу тэр өдрийн хоолоо иддэггүй гэсэн үг байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр she finished work at 5 o'clock. За finish гэдэг үг нь дөрвийн хувирлаар хувраад finished болсон байна тийм ээ. She was tired when she got home. За энэ дээр she is tired буюу тэр ядарсан гэдэг үгийг нь болохоор өнгөрсөн цаг дээр is нь болохоор was болно гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр she was tired when she get home гэдэг нь болохоор got home болно гэсэн үг өнгөрсөн цаг дээр тийм ээ. Тэгэхээр get бол got хэлбэр бичигддэг байна. За дараагийн өгүүлбэр she cooked a meal yesterday evening.
or she made a meal yesterday evening. Аль нь болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр cook гэдэг маань хоол хийх, made a meal гэх юм бол мөн адил хоол хийсэн гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр cook гэдэг нь cooked болно. Make гэдэг нь болохоор made хэлбэрээр бичигдэх нэ. За дараагийн өгүүлбэр she didn't go out yesterday evening. За тэгэхээр өчигдөр орой гараагүй гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр өгүүлсэх хэлбэр орж иж байгаа учраас араас орж байгаа үйл үг нь хэвээрээ бичигднэ гэсэн үг байна. За she went to bed at 11 o'clock. За энэ дээр go to bed нь went to bed гэсэн хэлбэрээр бичигдэж байна тийм ээ. За she slept well last night. За sleep гэдэг үг slept хэлбэрээр бичигдсэн байна гэсэн үг. За дараагийн тасалыг авч үзье. Complete the sentence using the following verbs in the correct form. За дараах өгүүдийг ашиглаад өгүүлбэрийг гүйцээж өгнө тийм ээ. Тэгээд үгийг зөв хэлбэрт оруулж өгнө. За нэгдүгээр өгүүлбэр Mozart wrote more than 600 pieces of music. За энэ дээр болохоор өнгөрсөн цагийн дүрэн буюу write гэдэг нь болохоор wrote гэсэн хэлбэрээр бичигдсэн байна тийм ээ. За how did you learn to drive? My father me гэж тийм ээ. За тэгэхээр чи жолоо ихэр сурвдаа гэсэн чинь миний аав заа юу гэж хэлэх вэ? Энд дээр болохоор teach гэж хэлэх байх тийм ээ. За тэгэхээр миний аав заасан өнгөрсөн цаг дээр бичиж штэ тийм ээ. За тэгэхээр teach гэдэг үгийг өнгөрсөн цаг дээр за taught гэж бичдэг. За тэгэхээр энэ дээр teach гэдэг маань irregular verb буюу дөрвөн бас хуйлах тийм ээ. Тэгэхээр my father taught me болох нь тийм ээ. За we couldn't afford to keep our car so we it гэсэн юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр за энэ дээр couldn't afford гэдэг үг маань болохоор couldn't afford-ын дараагийн өгүүлэг орох юм бол ямар нэгэн зүйлийг ингээд чадаагүй хийж чадаагүй гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ дээр болохоор бид нар машинаа ингээд хадгалж үлдээж чадаагүй гэж тийм ээ. Бид машинаа үлдээж чадаагүй. Тиймээс бид машинаа энэ дээр үлдээж чадаагүй учраас sell буюу зарах гэдэг өгүүлбэрийг бичин тийм ээ. Тэгэхээр энэ дээр зарах гэдэг өгүүлбэг маань өнгөрсөн цаг дээрээс sell-с өөр хэлбэрээр хорно. Яг тэгэхээр irregular verb учраас за sold гэсэн хэлбэрт ордог. За тэгэхээр энэ дээр so we sold it буюу үнийг бид зарсан гэж тийм ээ. За Dave down the stairs this morning and his leg гэж энэ. Тэгэхээр энэ дээр за down the stairs гэж аваад шатаар буух гэдэг үг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр шатаар буух гэдэг дээр дараа нь хөлөө гэж тийм ээ. Тэгэхээр өнөө өглөө ингээд шатаар бууж байгаад хөлөө яасан байж болох тийм ээ. Тэгэхээр энэ дэр бодох нь тэгэхээр энэ дэр шатаар бууж байгаад хөлөө гэмтээсэн тийм ээ. За хөлөө гэмтээсэн гэдэг болгоч. Тэгэхээр гэмтэх гэдэг үг бол hurt гэдэг үг байгаа. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр гэмтээсэн болгож чинь тийм ээ. Тэгэхээр энэ дэр hurt гэдэг үг маань хэвээрээ бичигддэг. Өнгөрсөн цаг дээр hurt. За тэгэхээр шатаар бууж байгаад хөлөө гэмтээсэн. За тэгэхээр энэ дэр шатаар буух гэдэг үг энэ дэр байхгүй байгаа учраас хамгийн тохирох үг нь болохоор шатнаас унаад хөлөө гэмтээсэн байж болж тийм ээ. Тэгэхээр энэ дэр унах гэдэг үг бол fall гэдэг үг байгаа. Тэгэхээр шатнаас унаад хөлөө гэмтээсэн. За тэгэхээр унах гэдэг fall гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр болохоор fell болдог. За тэгэхээр fell down the stairs this morning and hurt his leg буюу шатнаас унаад хөлөө гэмтээсэн гэсэн үг болж байна тийм ээ. За Joey and the ball to the Sui who it гэсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр за бөмбөгийг за Sui руу гэж юм тийм ээ. Sui руу бөмбөгийг Joey яасан байж болох вэ? За энэ дээр болохоор Sui бөмбөр Joey Sui руу бөмбөгийг шидсэн байж болно тийм ээ. Тэгэхээр энэ дээр Joe гэдэг үгийг шидэх гэдэг үгийг өнгөрсөн цагийн хэлбэрээр бичнэ гэсэн үг. За тэгэхээр Joey бөмбөгийг шидсэн тийм ээ. Joe гэдэг маань drew болно гэсэн үг. Drew the ball to Sui who за тэр бөмбөгийг яасан байж болох вэ? За энэ дээр болохоор buy, catch, cost, spend гэдэг үгнүүд үйлдэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр сангийн тохиромжтой үг нь болохоор catch the ball буюу бөмбөгийг барьж авсан тийм ээ. За тэгэхээр өнгөрсөн цаг дээр бичгийн тулд за catch гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр caught болдог тийм ээ. Caught the ball. За бөмбөгийг барьж авсан тийм ээ. Барьж авсан гэдэг өнгөрсөн цаг дээр бичсэн байна гэсэн. За дараагийн өгүүлбэр Kate a lot of money yesterday she address which 100 pounds гэсэн байна. Энэ дээр болохоор за энэ дээр money гэж байгаа учраас энэтэй хамгийн тохирох өгүүлбэр нь аль байж болох вэ гэдэг харна тийм ээ. Тэр өчигдөр маш их мөнгө за яасан байж болох вэ? Хөтлөж авсан уу? Cost одоо зарцуулсан уу тийм ээ. Үнэтэй зарцуулсан уу? Spend болохоор үүрсэн үү тийм ээ. За тэгэхээр энэ дээр хамгийн тохирох үг нь болохоор cost of money буюу spend of money буюу мөнгийг үрэх гэдэг үг тохиромжтой тийм ээ. Тэгэхээр энэ дээр kid өчигдөр маш их мөнгө яасан үрсэн тийм ээ. За тэгэхээр spend гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр spent болдог. За kid spent a lot of money yesterday. За тэгээд тэр address буюу даашин зэг яасан байж болох. За энэ дээр болохоор даашин зэг за худалдаж авсан тийм ээ. Тэгэхээр buy гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр болохоор bought болдог. Bought болдог. За тэгэхээр she bought address за which за энэ дээр болохоор ихэнхдээ мөнгөний тэнэгт буюу 100 pounds гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр cost гэж бичигдэх хэрэгтэй тийм ээ. За тэр үнэтэй өртөгтэй гэсэн утгатай үг тийм ээ. Cost гэдэг маань тэгэхээр 100 pound буюу 100 pound-ийн үнэтэй даашин зэг худалдаж авсан гэж юм тийм ээ. За дараагийн дасгалыг авч үзье. За you ask James about his holiday in the US. Write your questions. За чи James-с түүний аяллахын талаар асууж байгаа юм байна. За тэгээ асуултыг үзэж өгнө тийм ээ.
За you. Where did you go? James. To the US. We went on trip from San Francisco to Denver. За энэ дээр болохоор чи хаашаа явах нэ гэсэн чинь US явлаа гэж тийм ээ. Тэгээд бид Сан Францискогоос Денвер орсон гэж тийм ээ. Хаашаа явсан бэ гэсэн чинь би Сан Франциско яваад ирсэн гэсэн байна тийм ээ. За тэгвэл хоёрдугаар асуулт нь юу байж болох вэ? За how? By car гэж тийм ээ. За тэгсэн чинь James yes we hired a car in San Francisco гэж хариулсан байна. За тэгэхээр энэ дээр асуулт нь чи яаж явсан бэ? Юугаар явсан бэ? Машинаар уу гэсэн асуулт байж болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр өнгөрсөн цаг дээр асууж байгаа учраас дидээр асуусан тийм ээ. За how did you? За go байж болж байна тийм ээ. How did you go? За эсвэл how did you travel байж болж байна тийм ээ. Тэгэхээр how did you go by car гэсэн чинь yes we hired a car in San Francisco гэж хариулсан байна тийм ээ. За 3 дахь өгүүлбэр it's a long way to drive. How long? За энэ одоо машинаар явахад маш хол замаа гэж тийм ээ. Тэгэхээр хэр хугацаанд явсан бэ гэж асуух байх тийм ээ. За хариултыг нь харъя. За 2 weeks. We stopped a lot of places along the way. За 27 хоног явсан гэж тийм ээ. Би замдаа маш их ингээд зогссон гэж тийм ээ. За тэгэхээр яаж явсан бэ гэж асуусан. Машинаар явсан гэсэн тийм ээ. Тэгээд дараа нь хэр хугацаанд явсан бэ гэж асуух чинь тийм ээ. Тэгэхээр how long гэдгийн араас өнгөрсөн цаг учраас did авах хэрэгтэй тийм ээ. За тэгээд did it take гэж асууж болно тийм ээ. How long did it take буюу хэр хугацаа зарцуулсан бэ гэсэн чинь 2 week гэж хариулж байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр за where in hotels гэж тэгэхээр энэ дэр энэ hotels гэж асуухаар за байлж байгаа газрыг асууж байна тийм ээ. За yes small hotels or motels гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр асуулт нь за where did you stay байж болно тийм ээ. За where did за дандаа өнгөрсөн цаг дээр асуухаараа did-ээр асуусан тийм ээ. Where did you stay? За хаана байрлсан бэ? Хотел дөө гэсэн чинь тийм ээ жижигхэн хотелд байрсан гэж байна тийм ээ. За дараагийнх нь за good хариултыг нарцгаая. За yes but it was very hot times 2 hot. За энэ дээр бол цаг агарын тухай яриад байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр цаг агаар ямар байсан бэ гэж асуух юм бол ингэж хариулна тийм ээ. За тэгэхээр цаг агаар гэдэг маань weather the weather is good тийм ээ. The weather was good гэж хэлнэ тийм ээ. За тэгвэл weather гэж байгаа учраас асуухтаа was the weather. За weather was the weather good. За цаг агаар сайхан байсан уу? Yes but it was very hot sometimes too hot гэж байна тийм ээ. За дараагийнх нь the Grand Canyon. Of course, it was wonderful гэж. За тэгэхээр Grand Canyon гэдэг газар руу явсан уу гэж асуух гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор асуух өгүүлбэр маань дидээр асууна. За did you? За үйл маань үзэн хэлбэр орно тийм ээ. Did you go to the Grand Canyon? Yes, of course. It was wonderful гэж хариулсан байна тийм ээ. За дараагийн дасгал complete the sentence. Put the verb into the correct form, positive or negative. За энэ дээр өгүүлбэрийг үзэхдээ үйл үгийн эерэг болон үгүйсгс баталсан болон үгүйсгсэн хэлбэрээр бичээрэй гэж байна тийм ээ. За энэ дээр мэдээж бид нар present past simple цагийг ашиглаж байгаа учраас past simple цаг дээр positive болон negative өгүүлбэрүүдийг бичнэ гэсэн үг байна тийм ээ. За нэгдүгээр өгүүлбэр it was warm so I took off my coat. За энэ дээр хаалт доторх take гэдэг үг маань болохоор өнгөрсөн цаг дээр took гэсэн хэлбэрээр хуурсан байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр the film wasn't very good. I didn't enjoy it much. За мэдээж кино сайн байгаагүй учраас би үнийг сонирхоогүй надад таалагдаагүй гэсэн утгаар орж ин тийм ээ. За I knew Sarah was busy so I her гэсэн байна. Тэгэхээр хаалт дотор disturb гэдэг нь саад болох гэсэн үг тийм ээ. Тэгэхээр за Сара завгүй байгаа гэдгийг би мэдчихэж байгаа учраас би саад болох уу болохгүй юу. За энэ дээр болохоор би завгүй байгаа гэдгийг мэдээд байгаа юм чинь саад болоогүй гэж бичих хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр disturb гэдэг үгийг бид нар үгүйсгсэн хэлбэрээр бичих хэрэгтэй. За үгүйсгсэн хэлбэр дээр өнгөрсөн цаг дээр didn't авдаг. За тэгээд үгийг нь хэвээрээ бичихнэ тийм ээ. Didn't disturb her. За би түүнийг дүүн саад болоогүй гэж юм тийм ээ. За дараагийн өгүүлбэр she were very tired so we the party early. За тэгэхээр бид маш их ядарчихсан байсан учраас партинаас эрт за одоо leave гэдэг явах гэдэг үг байна тийм ээ. Тэгэхээр эрт явсан гэдэг үг болгоч штэ тийм ээ. Тэгэхээр бид нар leave гэдэг үгийг өнгөрсөн цаг дээр left гэж бичнэ гэсэн үг. За та бүхэн өнгөрсөн цагийн irregular verb-ийн хөвлөлүүдийг мэдэхгүй байх юм бол хайж олоод цээжлэх болно гэсэн үг байна. За it was hard carrying the bags. They really heavy. За энэ би гэдэг үгийг өнгөрсөн цаг дээр хөргөж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр тэр одоо тортой зүйлийг өргөж явахад маш хэцүү байсан гэж байна тийм ээ. За маш хүнд байсан гэж бичих хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дэр day гэж байгаа учраас бид нар day араас өнгөрсөн цаг дээр easy болохоор were гэдэг хэлбэрээр are болохоор were хэлбэрээр болгож бичдэг тийм ээ. За тэгэхээр энэ дэр they were really heavy байх нь. За дараагийн өгүүлбэр the bed was very uncomfortable. Well. За тэр ингээд унтахад маш ингээд тохиромжгүй байсан тийм ээ. Хэцүү байсан, унтахад хэцүү байсан гэж тийм ээ. Ор маш юм тохгүй байсан гэж тийм ээ. Тохгүй байсан. За тохгүй байсан чинь би сайн унтаж чадахгүй тийм ээ. Чадахгүй тийм ээ. За тийм учраас би сайн унтсан гэж бичиж болохгүй. Би сайн унтаагүй гэж бичнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор унтаж чадаагүй буюу би тохгүй байсан учраас сайн унтаж чадсангүй гэсэн утгаар бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр өгөөс хэлбэр буюу за didn't sleep
За дэдэнд авсан тохиолдолд sleep маань хэвээрээ бичигдэн тийм ээ. За дараагийн өгүүлбэр this watch wasn't expensive. It much гэж байна. За тэгэхээр энэ дэр энэ цаг үнэтэй байгаагүй гэж тийм ээ. Тэр цаг үнэтэй байгаагүй гэж байна. За тэгэхээр үнэтэй байгаагүй юм чинь одоо wasn't expensive гэсэн учраас тийм ч их төлөөгүй гэсэн утгаар бичнэ тийм ээ. Тэгэхээр энэ дэр cost гэдэг үгийг болохоор үгээс гэсэн хэлбэрээр бичнэ. За didn't cost. За didn't cost much буюу их мөнгө төлөөгүй гэж тийм ээ. За дараагийн өгүүлбэр the window was open and a bird into the room. За fly гэдэг үгийг хурж чинь тийм ээ. Тэгэхээр цаг хонгорхой байсан учраас шувуу өрөөнд орж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ дэр өрөөнд нисэн, өрөө рүү орж ирсэн гэсэн утгаар бичнэ тийм ээ. Тэгэхээр энэ дэр fly гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр болохоор play хэлбэрээр буюу regular verb буюу дөрвөн бас хэлбэрээр харах нь тийм ээ. Тэгэхээр энэ дэр a bird flew into the room буюу нэг шувуу өрөөнд орж ирсэн байх нь тийм ээ. За I was in a hurry. So I time to call you. За энэ дэр have гэдэг үг хүчтэй байх нь тийм ээ. Тэгэхээр энэ дэр би маш их яарч ирсэн учраас ингээд чам руу залгах хугацаа надад байсан гэхүү байхгүйсэн гэхүү. За тэгэхээр энэ дэр болохоор үгүйс хэлбэр авч шүнэ тийм ээ. Didn't have time to call you. Буюу надад би маш их яарч ирсэн учраас чам руу залгах хугацаа байгаагүй гэсэн утгаар авчиж байна тийм ээ. За I didn't like the hotel. The room very clean. За энэ дэр хаалтнуудаа би гэдэг үг харуулж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр надад тэр хотел таалагдаагүй гэж байна тийм ээ. За тэгэхээр таалагдаагүй юм чинь энэ дээр үгүйс гэсэн хэлбэр авах хэрэгтэй тийм ээ. Very clean гэдэг үгийн өмнө нь болохоор тийм зөвхөн байгаагүй гэсэн утгаар илэрхийлэх үг хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дэр was гэдэг би маань болохоор was болдог. За тэгээ was not буюу wasn't